Тэгэхээр ажлын байрны бүтээмжийг богино болон урт хугацаанд нэмэгдүүлж ажлын хит ачааллыг бууруулах 10 зөвлөмжийг OAK байгууллагаас танилцуулсан байна. Нэгдүгээрт шинэ ажилтныг нутагшуулах буюу онбординг хөтөлбөрийг сайжруулснаар боловсон хүчний тогтвор суурьшлыг 82%-аар ахиулах боломжтой гэж үзэж байна. Харин хоёрдугаарт ажилтныг хит хянах буюу микроменеж хийх нь энэ зүйлээс татгалзаж ирэх мэдэл олох нь харин эсвэргээрээ шинэ санаа гаргах идэвхийг 23%-аар нэмэгдүүлдэг байна. Харин 3-р уян хатан ажлын цаг болоод алсын зайн ажиллагааг дэмжих нь ажилтны төвлөрөл болоод бүтээмжийг офисын түвшнээс дээгүүр хадгалах боломжийг олгож байна. Харин 4-р шинэ ажилтныг ажилд авахдаа зөвхөн ур чадвар бус байгууллагын соёлд нийцэх байдлыг чухалчлах нь дотоод зөрчлийг бууруулах ач холбогдолтой байна. 5-р дижитал орчинд хамтын ажиллагааг дэмжих нь ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ 22%-аар өсөгдөг болохыг тайланд дурджээ. Тэгвэл 6-р компани стратегийг ажилтнуудад тодорхой мэдээлж дотоод харилцааг идэвхжүүлэх шаардлагатай байдаг байна. Ил тод байдал нь ажилтнуудад дунд мэдээллийг үнэн зөв шуурхай түгээхэд өндөр ач холбогдолтой байдаг гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл 7-р сургалтын үйл ажиллагааг сайжруулах нь бүтээмжид шууд нөлөөлдөг бол 8-р ажилтнуудаас тогтмол санал хүсэлтийг авч эргэх холбоо тогтоох нь удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэгийг болдог. Тэгвэл 9-р ажилчдын хөдөлмөрийг үнэлж урамшуулах нь тэдний 72%-ийг илүү шаргуу ажиллах хөшүүрэг болдог байна. Харин эцэст нь буюу 10-р үүрэг даалгаврыг смарт зарчмаар тодорхой өгөх нь ажлын үр дүн хэмжих боломжийг олгож бүтээмжийг баталгаажуулж байна. Баярлалаа. Дээл хүргэсэн баярлалаа.